монголчуудын эмжил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн 5-аас баасан гарагт 8 цагаар минутанд танд хүрдэг мэдлэг гэж минингийн талаар та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За та мэдхүү нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөх цэцэг болон аргунаар хамтран хүргэх гэж байна. Найруулагч Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Евроаз Моторс компани хамтран ажиллаж байна. За мөн гэр бүл төвтэй арга бэлэг хотгон хамтран ажиллаж байна. Нэвтрүүлэгт холбогдохдоо 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу заалгана. Залгаад дууж явах юм бол уцыг авах магадaltaй гэж үзээд радиогоо шууд багасгах эсвэл унтраана. За тэгээд машиныхаа блютуутээр машинтайгаа холбохгүй байх хэрэгтэй. Өглөөний минь тэр байна гэж хэлж орж ирээд танаас 3 асуулт асуухад та гурвууланд нь хариулах юм бол ялагч болно. За бүгдээ ихний сонсогчоо. Өнөөдрийн ихний сонсогч авцгаая. 9967 байна уу? Өглөөний минь жижигхэн Өглөөний минь ямар эртэж юм бэ? Жижигхэн хүн алс гэрийн даалгавраа хийсэн үү шалгана. Монголчууд би орж илоо. Гэрийн даалгавраа яг хийсэн байна да. Баяр хүргэе. Дараагийн асуулт ажил хийвэл дуустал. За энэ зүрс үг. Гүцэгээрээ. давс хийвэл уустал. Давс хийвэл уустал. Ясгийн асуулт. За таргууны цулцгийг юу гэж нэрлэдэг вэ? Цаг ус. Мөндөс. Вау. Шууд орж ирнэ. Анхны ялтаа авч байна. Баяр хүргэе. Супер. Энэ ирээдүйд их юм дуулгана. За баяр хүргэе. Жижиг болц. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За ястаа мундаг. Яг гэрийн даалгавраа хийнэ гэдэг бол бас чухал. Хорж илөө гэдэг. За энэ бол хорж илөө гэдэг бол төвд үг юм билээ шүү дээ, тэ. Хорж илөө, хораж илөө гэдэг тийм үгнээс гаралтай. Ер нь бол ураа гэсэн утгатай үг юм билээ. Нэг мэдээллийн чанартай зүйл хэлэхэд өнгөрсөн 5 дахь өдөр хүүхдийн баярын тусгай дугаар болсон. Хүүхдүүд маань бэлгээ ирж авсан 16 хүүхдээс 3 хүүхэд бэлгээ аваагүй дутуу үлдсэн байгаа. Ирж бэлгээ аваарай. Бэлгээ аваарай гэсэн байна. За дараагийн сонсогчид бүгдээрээ авцгаая. 88 77 88 байна. Байна уу? Байна. За өглөөний минь. Өглөөний минь. Хинтэй холбогдсон бай? Асаа байна. Асаа. За өглөөний минь дээ. Ийм асуулт дээр орж ирлээ. Матадор, Ториадор гэдэг нь Испани ямар амьтантай холбоотой мэрэгжлийг хэлдэг вэ гэсэн байна. За 3 хариултын хувилбартай үхэр, адуу, нохой. Цаг явсан. Испани тийм ээ. Испанийн шүү дээ. Испани. Адуу л бах та. Адуу. Хоолсон баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. За, Испани шүү дээ, Испани. Дараагийн сонсогчийг авцгаая. 8865 байна уу? Өглөөний минь дээ. Их бол байна уу? Өглөөний минь дээ инх болт. За инх болт ийм асуулт орсон. Матадор, Ториадор гэдэг нь Испани ямар амьтантай холбоотой мэрэгжлийг хэлдэг вэ гэсэн байна. Өхөр, адуу хоёр үлдсэн байна. Цаг явсан. Ийм бай энэ бус сургагч нар үсттэй. Бус сургагч нар. Яг үнэ. Дараагийн асуулт туул гол ямар голд цутгадаг вэ гэсэн байгаа. Хувилбар авах уу? За тэгээ. Орхон сэлэнг ерөө. Цаг явсан. За туул ерөнхийдөө бол сэлэнгэрүүл бүхэл бараг бол манайг бол бүгд сэлэнгэрүүлэх гэдэг юм. Энэ авийн голууд уу те. За. Тийм. Нөгөө юм уу энэ төр цаашаа яваад. Гэхдээ бид яг цутгадгийг асууж байгаа хэ те. Яг цутгадгийг өөрийнх нь цутгадгийг нь болохоор гэхдээ орхон баха. Орхон гол. Баяр хүргэе. За бүгд нэг киноны хэсгээ сонсно. Энэ ямар киноны хэсэг вэ гэдгийг таах нь хамтаа сонсцгоё. Өөр юм дэс. Манай Сэрнэнгуй аймгийн авраг малчин байгаа шүү дээ. Малчин уу? Болдоо. Чи гэртээ ирчээд ингэж биш үргэж болохгүй шүү хөө. Наадтай цааш нь тавьч. Харг уутгаа. Ажина тайга. Би харг уяач. Би дүргэлж наашаа цаашаа явцгааж байхгүйд нь ирж оцоор байгаад зангангаа уулзаж хүний өөрийн гэж ялах гав байсан улс байгаа шүү дээ. Яг гих мэтэрэ яг киноны ихэн хэсэгт явдаг хэсэг нь явж байна. Цаг явсан. Болдоо гэд тэгээ наашаа яваад. Энэ хөдөөгийн байцгал нь. Яа, супер. Яа, үнэхээр мондөг байна. Ялцчаар тодорч байна. За баярлаа. Ер нь Монгол кино үзэх тустай гоё. Янз юм байна. За хэр хараг. За хоёр үргэ. За баярлаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За хэр харгийн хүмүүс яг хэсгээс нь сонсоод
таахааргүй хэсгийг сонсгосон. За инх бол шууд мэдж байна те. Орж ирэнгүүтээ. За энэ бол одоо яг хөдөөгийн мэсэл 74 оны кино орж ирээд бүгдээрээ гэртээ орж ирээд суугаад ингээд хуралддаг гэх юм уу? Одоо ярьдаг тэр хэсгээс нь сонсулсан байна. За манайхан саяныхыг бүгд хариулж гинөө. Өө хариулж гин те. Зөндөө хариулж байна. За 9 байна уу? Өглөөний минь цагаан амт тослоо нарко. Өглөөний минь нарка. За нарка суумо сонирхдаг уу? Оо ястаа тэр нөгөө нэг Батбаяр маярыг л мэдэн шүү дээ. За саяхан Якозоно олсон Японы сумач Оно Сатон дээд зиндаад нийт хэд төрүүлээд байгаа вэ гэсэн байна. За хариултын хөлбөр 1 2 3 4 гэсэн 4 хариултын цагаас. Дөрүүлэх хөлөд нэг төрөл авраг болохгүй л үү. 4 төрөлд 2 төрөлөд бас авраг болж байгаа шүү дээ. 1 төрөлөд авраг болсон тохиолдол бас байгаа тийм. За дараагийн асуулт дэлхийд цахилгаан машины нийт үйлдвэрлэлээр ямар компани тэргүүлж байгаа вэ гэсэн байна. За 3 хувилбар. За. Tesla, BYD, Toyota цаг явсан. BYD гэдэг нь хожаа юу? Хятад. Тэгвэл тэр хожаа машин. Хожаа машин тэргүүлж байгаа. Бүр тасархай тоогоор бол 4 сая ширхэг жил борлуулж байгаа юм байна. Ялтын асуулт. Хар удаа өрлөн чихэр буюу Alibaba-гийн жинхэнэ нэр нь юу вэ гэсэн байна. Цаг явсан. Alibaba-гийн жинхэнэ нэр. За хар зургаар нь Alibaba гэдэг. Өрлөн чихэр байдаг штэ. Хар өнгөтэй ууттай. За энэний яг тэр чинь нөгөө нэг өнгөнгөө өртөө брэнд өгөөд тэр Хоёр брэндийн матсан тэгээд илүү. Би биш юм байна. Хоёр үстэй байдаг штэ. Өдрөөсөө хангуулрээ. Биш юм байна. Уг нь Alibaba-г яг ингэж нэрлэлт юм байна. Гэхдээ бид нар зүгээр зургаар нь Alibaba гэдэг те. За. Хоёр үстэй биш үү тэгвэл. Биш байна. Нэг хэсэгтээ манайх нөгөө хамтран ажиллаж нэлээд удаа ажилласан да. Гэсэн те. За 9944 байна уу? Өглөөний минь наман байна. Өглөөний минь. За хар удаа өрлөн чихэр буюу Alibaba-гийн жинхэнэ нэр нь юу вэ гэсэн байна. За гэж. Корсар. Баяр үргээ. Нарийн сайн мэдж байна. За дараагийн асуулт шилүүстэй гэж сум байдаг юм байна. Шилүүстэй гэж аль аймгийн сум бэ? За гэж. Юу? Давхан аймаг. Ёо. За ялтын асуулт. За 3-ыг үрчин 3 сагсаар дэлхийн чансаад нэгэн Монгол эмэгтэй баг 4 бичигдэж байгаа. За энэ багийн нэр нь юу вэ гэсэн байна. 3 хувилбар өгье. За Улаанбаатар Queens, Улаанбаатар MMC Energy, Улаанбаатар Amazons гэсэн байна. За гэвсэн. Таста мэдгүй байна. Тайдо Amazon-ын сонгож идөө. За намаа маань ялгчаар додорч байна. Баяр хүргэе. Намаа маань бас сайн оролцогчдын нэг болоод байгаа. Асуултанд хариулаад ялж гарч ирлээ. Баяр хүргэе. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Зя. За гайхалтай. Үнэхээр сайн хариулж гарч ирлээ. Хамтран ажиллагчдаа танилцуулаад гэх юм. Манай нэвтрүүлэгтээ Евроаз Моторс компани хамтран ажиллаж байна. За сансрын колокоро дээр их рүү буюу бэлх рүү шулуун явах замд Сод Монгол шатан түгээх станц байгаа. За энэ станцын замын эсрэг талд нь Евроаз Моторс гэсэн юм хаягтай газар ажилдаг. За энд бол эмэгтэй хүн автомашины засварынхаа бүх ажлыг хариуцаж өөрөө бичлэн оролцдог онцлогтой юм газар байна. Үнэхээр гоё шүү. Сонсгоо таатай. 2020 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд тэр үеэс эхлээд нэг ийм одоо ажиллаулаад байгаа эмэгтэй бүх засвар ажилд нь гар бие оролцсноор одоо 8 жил болсон газар байна гэж шүү. Ааха. Яг юуны одоо ч 5 жил болж байгаа. Тэрнээс өмнө бас үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм байна л да. Тэгээд энэ эмэгтэйн хувьд бол яг 8 жил ажилласан туршлагатай. За өргөжлүүлээд яраарэ. За ингэсэн Евроаз Моторс засварын төвийн яг онцлог нь юу юм бэ? Бид нэр зорж очих юм бол яг яах юм гэхээр Францын Renault болон Солонгосын Samsung гэсэн Монголд ер нь айгүй цөөхөн байдаг машинууд байгаа шүү дээ. Хуран машинууд. Энэ машины сэлбэг захиалга болон компьютер оншилгоо засвар үйлчилгээгээр дагнаж ажиллаж байгаа юм байна. Тэгээд ер нь хаасаагүй байдаг засварын төв дээр ингээл машины аслуулаа гэж очиход сэлбэг байхгүй гэдэг асуудал сонсгол айгүй муухай шүү дээ. Тэгээд эдгээр машинууд нь цөөн байдаг учраас сэлбэг бас засвар сервисийн газар нь маш ховор байдаг. Тэгэхээр яг энэ зүйлийг олж хараад энэ чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулт юм лээ. За та ийм ховор машин ундаг бол Евроаз Моторс дээр очиод үйлчилгээ авах боломжтой. 8 жилийн туршийн Renault машинаараа дагнаж засвар үйлчилгээ хийж байгаа юм бэлээ. Тэгээд бас нэг гоё зүйл нь юу юм гээд тэгэхээр
Энд байхгүй байх юм бол шууд захиалаад өгчдөг. Захиалга нь 10-аас 14 хоногт ирээд тэгээд нэгэнт ирсэн бол таны тэр машин солих үйлчилгээг нь үн төлбөрөөр үзүүлээд өгнө. За сэлбэг захиалга бол 10-аас 14 хоногт ирдэг. Сэлбэг солих үйлчилгээ үнэнгүүд олддог юм байна. Утасны дугаар нь 8000, 9000 байна. За цээжлэхэд тун амар сонсогдож байна. 8000, 9000 гэд цээжлэхэд хэрвээ та Renault, Nissan, Samsung зэрэг ховор онцгой машиндаг өндөг бол энэ одоо сасрын төвд хандах нэ. За мөн 9928 тэг 60 гэдэг дугаарлал залгаараа манай нэвтрүүлэгтээ Евроаз Моторс компани хамтран ажиллаа. Баярлалаа. Хүлэн за авцсан гэж бодлоо шүү дээ. Юу хэлчихсэн? Үгүй хүн авцсан батаа гэж өглөөний мэд гэж ахгүй юу? 85.8 байна уу? Өглөөний мэд хэрэг гамбаа байна. Өглөөний мэд. За гамбаа хтлыг тохирсон асуултанд Улаанбаатар хотын ойролцоо байдаг Баатар хайрхан уул гэж яддаг юм байна. Гэхдээ энэ уулыг бид цэргүүдийн үгснээр нь мэддэг юм байна. Энэ нэр бол зовлон тайрхан. Зовлон тайрхан уул нь хотын аль зүгт байдаг вэ гэсэн байна. Цаг явсан. Цэргийн карантин ихтэй байсан газар бол гэж боддог байна. За юу яна буудна. Одоо зүүн хаан дөрвөн зүгээр нэрлээ. Энэ чинь зүүн зүг. За улиастай шархад тавд байдаг юм зовлон тайрхан гэж болоод юм байна. Дараагийн асуулт. За ямар нэгэн бууг орсон зүүр үг хэлнэ үү гэсэн байна. Цаг явсан. Уулын бууг хараад унсан бууг. Энийг бодчихсон. Уулын бууг хараад унсан бороо мартна. Ялалтын асуулт. Өөр байт юм болоо. Малын махыг хэрчиж давслаад өөрийн шүүсэнд хуурч болгосон махыг юу гэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Хуурч болгосон гэсэн үү? Тийм. Өөрийнх нь шүүсэнд нь хуурч. За юу наад шууд гэдгээ баярлалаа. Яалагчаар тодорч байна. Ой сандарчээш. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөө. Яа. Гайхалтай одоо хор дөрвөн ялагчтай болоод байна. За дүнгэж одоо юунд талдаа ороог байх дөрвөн ялагчтай болсон сайхан өдөр байна. За өнөөдөр чи одоо бас манай Монголд одоо юу мажор ихэлсэн байгаа. Америк нэгдсэн улсад мажор ихлээд манай хоёр дахь баг Чингис Вайрс ялалтаа авцсан. Миний сэтгэл санаа тун сайхан байна. Тэгээд өглөөнөөс ш гоё байгаа юм. За 99.14 байна уу? Байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энтэй холбогдсон бай. Мөнх төгс өнөө. Мөнх төгс. За өглөөний мэндэ мөнх төгс. Ийм асуултан дээр орж ирлээ. Гималайн алдартай нэг давс гэдэг юм байна. Одоо нэг тодорхой өнгөтэй. Гималайн алдартай энэ давс ямар өнгөтэй вэ гэсэн байна. Цаг явсан. Улаан давс. Улаан давс. Ягаан ч зүйлсэдэг яг зөв. Баяр үргээ. За алдарт хунт нуур гэж балет байдаг. Хунт нуур балетыг хэн зохиосон бэ? Цаг хэлнэ шууд хэлнэ. Чайковский. Баяр үргээ. Ялалтын асуулт киноны хэсгээс сонсох нь бүгдээрээ киногоо хамтаа хэсгээс нь анхааралтай сонсцгоё. За. Тэр тухай ярихгүй ах. Хамтаа ухалсан харж байгаа үсттэй эхнэр хүүхэд иймээ тиймээ татлаад үтлэгүй хөнгүүд одоо чил байж шүү. Тэгээд бас хамгийн залуу. Иш дараа минь. Би үнэндээ хотод төрж өссөн хүн. За гэж байна. Цаг явсан. Яа, наач ямар кино вэ? Давааны цан даваа мөн үү? Давааны цан даваа. Бишэна холбогдсон байлаа. За манай киноны мастерд шууд бичээл ороод ирчих. Ямар сайн мэдх юм бэ те? 89.1 байна уу? Өглөөний мэнд байна. Өглөөний мэнд. За яндаа энэ киног дахид сонсох шаардлага гарах уу? Гайгүй хоо. За. Нас нөгөө нийслэл шүдэг явж байна. Нийслэл хөө. За би ч одоо хотын хүн шүү дээ гэж хэлжсэн дээр исэн сонсогдлоо. Дараагийн асуулт Чингис хааны төрсөн газрыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг яасан. Дэлгүүн болдог. Дэлгүүн болдог. Тэгэлгүй ах уу? За дараагийн асуулт ийм байна. Шар хайргны гол хоёр уртсны нэг нь 10 бодоол нөгөө нь юу вэ гэсэн байна. Цаг яасан. Ямар үсвэлээ? Сөр соргоо. За энэ гол амтан гол нь ингээрээ яг орж ирсэн юм шиг. Муул та. Нэг цэцэгтэй л Соргоогүй. Нэг үсвэл. Гурав. За яг орж ирдэг нэг үс. ийм нэртэй дуу байдаг да. За бууж бууж. За олсон баярлалаа. Ямар гонигтай. Шар хэрэг бодгоос. Манай янд шар хэрэг бодгоо юм биш үү? Ай карамба. За тэгэхээр ирээд та мэдж байгаа бол орж ирээд хариулаарай. Шар хэргэнд бол хоёр гол орцоодаг. Нэг нь мэдээж байдаг. Буудаа тийм. За 99 байна уу? Өглөөний мэнд харин бол байна. Өглөөний мэндэ. За
Шар харигны гол хоёр орцны нэг нь 10 будаа бол нөгөө нь юу вэ гэсэн байна? За гэсэн. Зөрөг цэцэг. Зөрөг цэцгийн ханд гэдэг тий. За манайш арим болтлоо юм байна. Дараагийн асуулт өнгөрсөн 7 хоногт цасан нуранган дарагдсан платин гэд тосгон аль улсын их вэ гэсэн байна? Цаг явсан. Платин гэсэн Тийм, платин гэж байна. За бөө юм болсон. За бичлэг нь бол интернетээр нэг тарсан те. Цасан нуранган дарагдсан. Энэ аль улсын хот вэ? 3. Сонсоогүй юм байна. За 2. Хятадч дөө. Йоо. Айгу мөргөөч хатад амар атарга шилэн татаад орилж өрлөөд байгаа юм. Ялтын асуулт. Тамирын гол хаашаа цутгадаг вэ? Цагаас. 3 тамир гэдэг тий. Цаг дуссан 3. За шилэн бүрэн. Сэлэн мөрөн. За хамстай. Харин бол яагаад 3 дахь асуулт нэр ингэж байгаа юм лөө. За. Өдөр сайхан үйлдвэрээ. За. За ер нь бол Яондоо бол сэлэнгэр. Гэхдээ бид нар бол наанаас ямар гол хаашаа цутгадгаар нь ярина тийм. Цаашдаа бол одоо жишээ нь бүр инисэлүү цутгадаг гэж ярил одоо бүр наавчлын голыг энэ бүгдээрээ асууж байгаа. За энэ хооронд та бүхэн хариулж гараад дэмжин ажиллагчийг ялс танилцуулдаг юм. New Julesчин компани манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байна. New Julesчин Tours компани Хайнан арлын Санья хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдаар зохион байгуулж байгаа юм. За 5 цаг нисээд Санья хотын 5 хоттой resort буудалд амарч, далайн усан спорт, Atlantis парк, Ширэнгэн ойн аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялна. Хүүхдийн амралтад зориулан нислэгийн тийз аялын үнэндээ хямдрал зарсан байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг New Julesчин Tours Facebook хуудаснаас аваарай. 701094 техник гэдэг хуудаснаас мөн аваарай. 701014 техник манай нэвтрүүлэгтээ New Julesчин хамтран дэмжин ажиллаа баярлаа. Баярлаа. За дараагийн сонсогчдоо бүгдээ авцгаая. 8926 байна уу? Байна. Өглөөний мэндэ. Өглөөний мэндэ байна. За. Өглөөний мэндэ хаа. Өглөөний мэндэ. Тамирын гол хаашаа цутгадаг байсан байна? Цагаас. Тамирын гол Ажиулда. Ай, та цааш юу дуурайд байна гэдэг нах. Орхон гол. Орхон гол. Орхон гол. Тамирын гол мэндэ. Уул голтой адилхан нэг гол цутгадаг юм байна. Дараагийн асуулт. Монголын нууц төвчөнд жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй. Жижиг тоглоом бэлчээр газраас гарч үзээ гэж хэнийг хэлдэг. Яа, за Батэрт нах. Амар чангад. Та усныхаа спикерийг авъя. Шууд уцаар ярих боломж байна. Миний утас спикер байдаг. Тийм үү. За. За өстө дуу чуун өстө янз байна. Батэрт нах. За. Оо, юм төгсөж өөр болоо. За. Йоо. Одоо За зүгээр. одоо сайхан боллоо. Ийм асуулт. Монголын нууц төвчөнд жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй. Жижиг туглын бэлчих газраас гарч үзээгүй гэж хэнийг хэлдэг вэ? Цаг явсан. Оо, энэ чинь нэг алдартай дүрийг хэлдэг те. тий. Киноч байдаг да. Айгуу тоглоом шүү дээ. Шилдэг. Цаг дууссан байна. 3. Чихрэг утгыг үлээ. 2. Чихрэг утгыг үлээ. Шихийн утаг биш юм байна. Холбогдсон баярлаа. Өдөр сайхан өрөөлөөрэй. Яа. За манай яг нэг утсан сэлж. Багийн хаалнаа л гэж ин, багийн ах мэндэл гэж ин. Бааха. Ах мэндэл. Аян өрнөд. Багийн хөгжмөн өндрөө сураач ээ. 97 байна уу? Байна. За өглөөний мэнд хинтэй холбогдсон байна. Өглөө явка нөө. Нямка. Нямка сайхан амарсан уу? Сайхан амарсан. Монголын нууц төвчөнд жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй. Жижиг туглын бэлчих газраас гарч үзээгүй гэж хэнийг хэлдэг вэ? Цаг яасан. За, значи. 3 хүн байх юм шууд хөл. Хингэнэ? Цаг дууссан байна. Таяа хааны хэлдэг байна. За, таян хам биш юм байна. Өдөр сайхан өрөөлөөрэй. За, гурт хүн энэ асуултан дээр авах Одоо нь. би шууд Тэгвэл олж ийн хэлнэ. Олж ийн үү? Зөв. 97 байна уу? Өглөөний мэнд бүрнэ. Өглөөний Тэний мэндэ. бүрнэ. За, гурт хүн шууд хариулт авч болно. Монголын нууц төвчөнд жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй. Жижиг туглын бэлчих газраас гарч үзээгүй гэж хэнийг хэлдэг вэ? Цаг явсан. Хэнийг хэлдэг вэ гэсэн тийм. Аха. Өмнө хордогч хэлдэг зөвлөдөө бол Таяа хааныг л гэж хэлдэг шиг харагдах юм. Нийл 8-ны Таяа хааныг. За, үгүй тойрлогын нялх сэнгүүмийг ингэж хэлдэг гэсэн байна.
За нууц товчордод дараагийн асуулт, эхний асуулт ийм асуулт байна. Монголчуудын 95% нь лактозын толерант буюу сүүн бүтээгдэхүүн боловсруулах чадваргүй. Энэ үнэн үү худлаа? Цаг явсан. Худлаа хоо. За худлаа биш юм байна. Үнэн юм биш үү? Монголчууд яг үнэндээ сүү боловсруулах чадваргүй гэдэг. За энэ Азууд бол тэр чигээрээ сүү боловсруулах чаддаггүй гэдэг юм байна. Холбогдсон баярлалаа. За бид нар ч сүүн бүтээгдэхүүн нэлээд их ашигладаг. Эсэргээр боддог боловч яг үнэндээ бидний ходоод сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах чадваргүй. За гэхдээ хүүхдүүд бол сүү боловсруулад байдаг. За томрох хэрээр, насанд хүрэх хэрээр энэ чадвар алдчихдаг юм байна. Тэр ч угаас нөө ихийн хөхөр хоолж байгаа юм чинь тий. Тийм. 99-8 байна уу? Өглөөний минь баярлалаа байна. Өглөөний минь. За ийм асуулт байна. Польшийн нийслэл юу вэ гэсэн байна? Цаг яасан. Өөрийг асуулт. Варшав. Эвгүй биш л шүү дээ. За бүгд нэгэн алдартай дуу сонсно. Хамтлагийн нэрийг хэлэх нь ойлгомжтой тий. За хамтдаа бүгдээрээ сонсцгоё. Гайхалтай. Шарэрэг. Шууд хэлж байна. Баярөргийн шарэрэг гэж хамтлагийн дуу бүгдээрээ хамтдаа сонслоо. Он цагийн урсгал гэдэг нэртэй дуун тий. За дараагийн асуулт. Дархан авраг Мөнх Батын Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд босгосон хөшөөг хин гэдэг хүн уралсан бэ гэсэн байна. Цаг яс. За өнөөдрийн хамгийн хэцүү асуулт. Яа, өнөө өчигдөр хөө ичсэн юм аа. 70% үнэхээр гоё дархан байсан. Яг над чинь нэг тийм тариалыг шаардвал. Би нөгөө хүнийг меншнцсэн байхад ороод үзсэн чинь надтай фэйсбүүк нээзүүд юм байлээ ёо. Оо юу гоё. Гурав юу яаж үсгээр хэлсэн баг гэхдээ үнэхээр мэдэхгүй нэ. Тэгээд дандаа 3 дээр алдах юм аа. Өдрөөс 3 дээр алдсан тий. Нэр тийштэй тий. За удахгүй ялагч болно. Тэр өдрийг хүртэл хідүүлээд өвчээртэй хүлээцгээе. Хүлээцгээе дээ. Гарна. Тэмдэглэнэ. За тэгээрээ хамт тэмдэглэнэ. Албагцсан баярлаа. Дараагийн сонсогч Азгай 89 тэг 2 байна уу? Бансан байна уу? Паскарн. Өглөөний мэндэ. За Дархан авраг Мөнх Батын Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд босгосон хөшөөг хин гэдэг хүн уралсан бай. Цаг явсан. За баримлчийн нэрийн урлаач нэрийн хөөти. За надад хараад байсан юм нэр нь орж ирдгвэ. хэлчихвэл Ханаа тэгээ газ фэйсбүүкээс хайгаач ээ. цаг дуусчлаа. 3 2 За өдөр байдгаа. Манлаа гэж хүн байлоо. Манлаа. Бас биш нэ. Холбогдсон баярлаа. За баярлалаа. За дараагийн сонсогч бүгд авцгаая 8861 байна уу? Өглөөний минь төргийн мөнх тахана. Өглөөний мэндэ. За мөнх тах 3 дахь хүн шууд харил. Наадга хариултаа авчи. Би тэр нэрийг олж ирэхгүй. За энэ хариулт нь түмэн жолоо гэдэг. Урлаа залуу. гайхалтай. За хүмүүс бол мөнх таврын хөшөөг бол ёстой хөшөө шиг хөшөө юм а гэж шуурцаад байгаа тийм. За дараагийн асуулт ийм асуулт байна. Аз ирчүүдийн дундаж өндрөөр аль улс тэргүүлдэг вэ гэсэн байна. 3 хувилбар үгүй. Иран, Өмнөд Солонгос, Монгол. Цаг явсан. Дундаж өндрөөр юу? Дундаж өндрөөр. Дундаж өндрөөр Иран, Өмнөд Солонгос аяглах та. За би Өмнөд Солонгосын арай өндөр байх гэж бодчих. Өмнөд Солонгос. За Баярлалаа. Өмнөд Солонгос метр 74 гэдэг өндрөөр Азийн хамгийн өндөр улс гэж одоогоор явж байгаа юм байна. За дараагийн асуулт ийм асуултаа нэгэн дуу сонсноо. За энэ одоо Мөнх Батах дээр таарчлаа ялцгаа. Ямар хамтлаг вэ гэдгийг хэлэх нь байна. За тэгээд туслах хүн байна уу? Тусламж ойр хавьсаа асуугаарай. Уг нь бол нэлийн сонссон хүмүүсийн дуу юм байна. За сонсцгоё. За яг орог дараа сэтгэл боцгоо гин хайр цааснаар зүрх доотлох юм хайр бэмэр чи домогийн хамт зүрх чамаг зүрх түгтүгэ зүрх намайг зүрх нор түлхэг цаавдаа хятурчдаг хамт би чамаг Яа ийм хипхоп хамтлаг байна Мөнх Батах. За энэ хамтлагийн нэрийг хэлэх юм уу? тий хамтлагийн нэрийг хэлэх нь. За дууны би одоо зүгээр ахын боотноо зүгээр татар хамтлагийн дээр боот. Татар гоё ойлбороо гэхдээ татар бол биш Өдрөө юм. сайхан өнгөрүүлээрэ. За албагцсан баярлалаа. За Манайх гэхдээ солонгосчуудаа 5 см-ээр дутдаг юм биш үү те? метр 68 байсан сүүлд статистикт гэж гарсан санаж байна. Тэгэд ер нь бол өсөөл явж байгаа. Шууд юунаас хоол хүнснээс л хамаардаг юм шиг үү те. 88 28 байна уу?
Байна өглөөний минь санаа мөнгө чагаад байна. Өглөөний минь. За мөнгө ширгалаа нэг хамтлагийн нэр хайж байгаа бүгдээрээ. No name. No name. No name хамтлагийн үчээр гэсэн дууг сонссон байна. За дараагийн асуулт. Богд уулна ямар нурууны салбар вэ гэсэн байна. Цаг явсан. Балаа чөмөл таслахаар орж ирнэ хариулт надаа. Хинти нуруу гэл. Хинти нуруу тэгэлгүй байх тий. Хинти нуруу шүү дээ. Хинти нурууны салбар бол тий. Сүүлийн үед та яг ингэ дасгаар хариунд орж ирээд байгаа тий. Яг ингэ мэддэг юм тулчаад байгаа. Одныг орж ирэх болохоор тэгэл таг шүү дээ. Тэр гацна гэдэг дээ. Гацч амар шүү. Ялтай асуулт. Басмати будааны харагдах байдлаар гол онцлог нь юу вэ гэсэн байна. За будааны төрлүүд гэдэг. Басмати будаа гэж. Басмати будаа гэж. Голдуу ихэнхчүүд ашигладаг юм будаа байгаа. За ийм будааны онцлогийг хэлээрэй. Цаг явсан. Мэдгүй одоо миний ганц нэг арай онцлог гэж боддог ганцхан будаа энэ урт нэг нарийнхан будаа. Урт нарийнхан. Тэр чинь басмати будаа шүү дээ. Басмати будаа гэдэг. Урт нарийнхан гонцгой. Яаж юм бэ? Ганц дотор будаа баяр аминд орлоо. Зэ мөнгө шаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Зэ би гэлс бичээд хий. Нэрийг нь дараагийн сонсогч авцгаая. 9113 байна уу? Байна. Өглөөний минь бат дэлгэрээ. Бат дэлгэр. Зэ. Хулт гэж аль аймгийн сум юм болоо? Цаг явсан. Дундгойн хулт. Алтартай. Алтартай нутаг байна. Дараагийн асуулт Сочи гэж хот ямар тэнгисийн иргэдээр байдаг вэ гэсэн мэн. 3 хувилбартай Оросын алдартай Сочи хот. За энэ өвлийн олимп болсон санаж байна. Энэ ямар тэнгисийн иргэдээр байдаг вэ? Хар тэнгис, Каспийн тэнгис, Балтийн тэнгис гэсэн мэн. Цаг явсан. Хар тэнгис. Вау. Тэгэлгүй яах вэ? За дараагийн асуулт ялтай асуулт. Нийлэн эдэр 50-50-ийн асуулт байна. Түрүү аваагүй аймгийн тоо 7. Энэ үнэн үү худлаа? Цаг явсан. Үнэн. 7 аймаг төрөг юм бэ тий? За 7 аймаг одоогоор түрүү авч амжаагүй байгаа юм байна. За та бүхэн. Үндэсний бүх шүү дээ тий? Үндэсний бүхээр тий. Наадмын түрүү аваагүй 7 аймаг үндэсний бүхээр 7 байгаа юм байна. Нэр хэм бэлээ? Баттэлгэр тий. За баяр хүргэе. Ялагчаар додорч байна. За түлхээ хангуулаарай. Баярлалаа. Зя бүгдээ энэ хооронд хамтран ажиллаж танилцуулаад гэр бүл төвтэй арга билег отхон манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За удахгүй миний амьдрах байшин байгаамаа. Энэ цандаа багтаад байртай болохыг хүсэж байгаа хүмүүстээ зориулаад арга билег отхон айгуу гой санал гаргасан байлээ. За ингэж байгаамаа. 5 дугаар сарыг дуустал гэдэг чинь 5 сар дууссан тийм ээ. За 6 дугаар сарыг дуустал 60 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд 7 дугаар сарыг дуустал 70 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд шууд гэрээ байгуулнаа. Тэгээд энэ оны 3 дугаар үйлрэл ашиглалтанд орох төслийн BCD блокоос байртай болох боломжтой болсон байна. Одоо нөгөө нэг AE2 нь бол ашиглалтанд орчин л доо. Тэгээд 3 дугаар үйлрэл яг нөгөө голынх нь буюу BCD гэсэн 3 блок ашиглалтанд орох юм. Өөрөөр хэлбэл за одоо бид нөгөө эрс захиалах тусмаа бага урьдчилгаа төлнө гэсэн үг шүү дээ. 6 сард бол 60 сая, 7 сард бол 70 сая тий. Тэгээд арга билег отхны хувьд болохоор ашиглалтанд орсон А болон энэ жилийн 2 дугаар үйлрэлд ашиглалтанд орох Е блокны үнэ нь метр квадратын үнэ бол 4 сая 990 мянган төгрөг байгаа. Харин энэ жилийн 3 дугаар үйлрэлд ашиглалтанд орох одоо бидний захиалга өгөх гээд байгаа энэ 3 блокны хувьд бол BCD блокны хувьд 4 сая 490 мянган төгрөг байгаа юм байна. За би одоо яг юу л хараад үнэхээр гоё юм аа. Зохион байгуулалт эдрийг хараад суучлаа. Одоо нэг удахгүй орох гэж байгаа болохоор би хаяа нэг хойшоо туслан явах замдаа заавал тэрүүгээр дайрч ер нь юу болж ийн гэж нэг хардыг болж ийн үгүй. Тэгээд нэг 6-7 сарда багтаад орчих юм шиг үлээ. Гэрлэгч бол одоо айл эзэний орсон шүү дээ. Орсон уу те? Орсон. Өнгөрсөн 5 сард орсон. Анжгаах болохоор удахгүй орно гэж яригадаад байгаа юм. За манайхан ч энэ хавар. Би одоо бас юу дутгуу сонирхож байна. За би ханаа сонирхож байгаа гэхээр арга билег хотгон гэж хайх юм бол Facebook пэйж нэ. За энэ дотор өрөөний зохион байгуулалт, гаднах талбай, ер нь нарийн дэлгэрэнгүй бүх танд хэрэгтэй мэдээллүүд нь яг энэ пэйж дээр бүгд байна. Маш гоё рилсүүд оруулдаг. За тэгээд юу хамгийн гоё давуу тал нь юу юм гэхээр хажуу талдаа 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургуультай 240 хүүхдийн
цэцэрлэгтэй. Тийм цэцэрлэгтэй. Тэгээд энэ лүгээ хамгийн гол нь автомашины замын хөдөлгөөнд оролцохгүйгээр шууд гүүрэн гарцаар гарчих юм билэ. Тэр бол надад үнэхээр энэ байрыг сонгох юм гоё таатай нөхцөл болж өгсөн. За тэгээд тэр нөгөө баригдаж байгаа шаал, тааз, хан, хаалга тэр угаалгын өрөөний турбаа мурбаа бол зөв үнэхээр сайн брэндүүдээр хийгдэж байгаа юм билэ. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг бас борлуулалтын холбогдох хуудасны дугаар нь 7211 тэг юм байна. 7211 тэг. За манай нэвтрүүлэгтээ гэр бүл төвтэй арга бэлэг хотхон хамтран ажиллаа, баярлалаа. Арга бэлэг Орсэгийн хурш олъё доо л гэж байна. За энэ нараа шиг дэрэгч бичсэн нууц төвчний 4-р бэлгийн 194-р зүйл дээр Таян хааныг жирэмсэн имийн шейх газраас гээд за энэ андуурсан байна. Нэрэнгээс бас хаяа бол андуурдаг шүү. Тэгээд андуурсан байна Таян хаан юм шиг байна. Тэгвэл Таян хаан гэж бичээд нөгөө хилээд нөгөө унсан нэг хүн байгаа шүү дээ. Тэр хүн дахиж холбогдох боломжтой болж байгаа шүү. За тэгээ. За дараагийн сонсогч бүгдээр авцгаая 8875 байна уу? Алло. Аачлын минь тупэна. Өглөөний мэндэ. За. Ийм асуултан дээр орж илээ. Нэг нь киноны хэсгээс сонсно. Ямар киноны хэсэг вэ гэдгийг таах нь. Ээддээ сайхан кино шүү. Тийм үү. За зэгийг нь дуртай кино юм байна. 17. Хүн болгоны нэг бодлого юм гороо одоо хийж. Өдөрч ажилласаас нэг бодлого. Мартагдчихгүй намар уу? Мартагдчихгүй намраа. Мартагдчихгүй намар юм байна. Энд чи бацаа нөгөө нэг амар их комент хоол иждэг шүү. Унгамбагийн ашараа. Өнгөрөө шиг амгалан явлаа. Нэрлэх нэг. За дараагийн асуулт нэлээд бас нарийн асуулт дээ шүү. Энийг ихлээд асуух юм. Анхдагчдын нутаг гэж аль аймгийг хэлдэг вэ гэсэн байна. Булган. Үнэн. За тэгэхээр дараагийн асуулт нь ийм асуулт байна. Ноднингийн наадмаар 9-ийн даваа буюу үзүр түрүүн дээр ямар мэхээр давсан бэ гэсэн байна. Хавирах, бусгах. Хавирах. Хайрурги. Ямар хурдан баярлалаа. Зүгээр. За хавирах мэхээр. Өнөөдөр их сайхан орж ирээд байна. Өшөө цай байгаа уугаад тест сэргийг байгаа юм шүү. Тийм байна. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөцгөөрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Яалтчгүй гайхалтай. За ер нь нэлээд бас бодож иж оруулсан асуултыг бол маш хурдан хариуллаа. Хин Батсуур авраг орхон баяраар хавирах мэхээр зүүн хавираад төрүүлсэн юм байлээ. За тэрийг нь бүгдээр бас санаж байгаа хаа 99-8 байна уу? Баярлалаа. Түрүүн холбогдоод нөгөө Таян хамтад буруу ясан мөн үү? Хүн билүү? Тэгвэл дахиж холбогдож болохгүй шүү дээ. Баярлалаа. Тийм шүү дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ямар азтай юм. Хүмүүс холбогдохгүй очиж хоёр холбогдоод. Би чи юм гайгүй л дээ. Танаа дээр 3 дахь асуултан дээр л унчаад байдаг дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч 9988 байна уу? Байна. Өглөөний минь сэлб байна. Өглөөний минь. За. Ийм асуултанд орж ирлээ. Ямар амтан олзоо идэхдээ нулимс унгаадаг вэ гэсэн байна. Цаг явсан. Матар. За матрын нулимс гэдэг шалтгаан юм байна. Юм идчих та ойлоо. Тэр ингээ санаа зовн. Тэгээд матрын нулимс гэдэг. Юм идчихэж л ойлоод байдаг. Өрөвдөж байгаа юм шиг. За дараагийн асуулт ийм байна. Улаанбаатарын төв зам дагуу өргөн чөлөөг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Их тайвны өргөн чөлөө. Их тайвны өргөн чөлөө. За. Ялтын асуулт. Аль нь хамгийн том махан идэгчтэн бэ гэсэн байна. Ер нь дэлхийн хамгийн том махан идэгчтэн юу вэ гэсэн байна. Цаг явсан. За юу байхгүй мэн те? Аль нэг зөвхөн нь байгаа мó? Байна. За. Бар, цагаан бавга, арслан гэсэн байна. Цаг дуссан. Цагаан бавга шүү дээ. Яаж чадвар. Хэдэн бэлээ? За өстой. Баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Цагаан бавга ерөөсөө хүнийг яг бүр ингээд идэх гэж мушгиж дагдаг цорын ганц амтан гэсэн шүү дээ. Үнрийг авчаад бүр яг за энэ хоол байна гэж үнэртэж харж чаддаг цорын ганц амтан гэсэн. Мушгөөд байдаг 8877 байна уу? Байна. Өглөөний минь нэрвэн. Өглөөний минь дээ. За. Ийм асуулт байна. Улаанбаатарт хамгийн ойр аймгийн төв нь юу вэ гэсэн байна? Цаг явсан. Зоомод тэлгүй яах вэ? Баярлалаа. Дараагийн асуулт хамгийн хойно байдаг аймаг юу вэ? Цаг явсан. Хамгийн хойно байдаг. Аюулгүй.
Хойно биш. Холбогдсон байрлаа. Дуу бод. Хойно. За холбогдсон байрлаа. За Дараагийн хаяа ялтчгүй сандрахаар бас нэг тийм ядгалах тийм. 9930 байна уу? Өглөөний минь. Өглөөний минь түмэн. Өглөөний минь дээ. За хамгийн хойдлын аймаг ямар аймаг вэ? Цаг явсан. Хөвсгөл. Хөвсгөл. Хоймор сайхан нутагта бидний дүү хайртай. Дуу бод гэдэг нь энэ. За дараагийн асуулт модноос алим унснаар таталцлын хуулийг олсон эрдэмтнийг хэн гэдэг вэ? Цаг явсан. Ньютон. Ньютон. Баяр хүргэе. Баяр хүргэе. За дараагийн асуулт. За би нэг асуулт асуучих уу? За тэг. За ингэж асуунаа. Компьютерийн гарны Т үсгэн дээр ямар монгол үсэг байгаа вэ? За цаг явсан. Тэ үсгэд нэрээ. Тий. Ямар монгол үсэг байгаа вэ? Яг үнэ. Ааха. Би нэг дараалалчих юм. Тэ үсгэн дээр Монгол үсэг хэлэх юм. Байгаа үсэг юм байна. Ялагч болж Ялж тодорч байна. Баяр хүргэе. За баярлаа. Өчигдөр хахаа өнгөрөөсөн гэрээ. Баярлаа. Баярлаа. Түмэн мөн те? Мөн. За. Баяр хүргэе. Дуу монд тэр чинь заримдаа бас танин мэдхүү мэдээл явж идэм биш үү? Ямар дуу? Хоймор сайхан нутагта бидний дүү хайртай. Өөр хэлбэл дуу сонсож байгаа нас давуу талтай гэж хэлж байгаа. Хамгийн ойлын аймаг гэдэг. За энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Мөн өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг за бид тоолоодох нийтдээ 9 ялагчтай болсон байна. За инх болт Намун, Гамба, Мөнх Шаргал, Бат Дэлгэр, Түбэ, Сэлб, Түмэ, Жижиг хүн алс гэсэн. 9 ялагчтай болсон байна. Та бүхэнд баяр хүргэе. Үнэхээр сайхан оролцлоо. Өнөөдөр манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Евроаз Моторс компани хамтран ажиллалаа. За мөн гэр бүл төвтэй арга билег хотхон хамтран ажиллалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. Харин 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цагийг. Баярлалаа.